өнөөдөр бас маш олон хуулийн төслүүд болон төсвийн тодтгол явагдаж байгаатай холбоотойгоор зайлшгүй олон нийт маань анхаарах шаардлагатай хуулийн нэмэлт өөрчлөлт явж байна. Тэгэд энэ маань бол эрчим хүчний тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал. Тэгэхээр 6 сарын 23-нд өргөн баригдаад маш хурдан хугацаанд буюу өнөөдөр 6 сарын 30-нд эдийн засгийн байнгын ороогоор одоо хилцүүлэхээр хүлээж байгаа ийм төсөл байгаа. Тэгэд эрчим хүчний яам маань бол өөрөө олон нийтэд танилцуулах олон шатны одоо уулзалтууд болон хилцүүлийн шатуудыг алгасаад өөрсдөө яамн дээрээ нэг холбоотой мэдээлэл авсан болоод шууд энийг одоо эдийн засгийн байнгын орол бол оруулж ирсэн. Тэгээ бусад бүх холбоотой талууд маань бол саналаа өгж чадаагүй байгаа. Тэгэхээр энэ 3 зүйл ангаар 30 шин заалтыг бол энэ одоо хуулийн төсөл дээр бол оруулж ирж байгаа. Эрчим хүчний тухай хууль дээр. Тэгэхээр энэ 30 заалт маань бол ерөнхийдөө би та бүхэнд тайлбарлах юм. Эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршлиг гаргаж өгч байгаа. Тэгэд энэ эрчим хүчний төсөл гэдэг нэршилт маань бол нэгдсэн сүлжээнд холбогдсон ажиллах сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ их үүсвэрийг зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх, цогц үйл ажиллагаа бүхий төслийг гэж нэрлэнэ гэж бол нэрлсэн байна. Тэгэхээр энэ хуулийн төслийн нэмэлтэд бол сэргээгдэх эрчим хүчийг бол орхигдуулж байсан байна. За дээрэс нь ахиад байгаа зүйл бол төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Энгийнээр хэлэх юм бол төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулиас гадуур шинээр эрчим хүчний төслүүдийг тухайлчилж авч үздэг байна гэдэг маань бол хэрэв бид бүхэн салбар болгон дээр нь энэ одоо тендерийн тухай хэрэгжихгүй гэдгээр нь бусд нь ялгаад авдаг байдал үргэлжлэх юм бол энэ нөгөө нэг төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийн үндсэн агуулга маань өөрөө зөрчигдөх ийм том аюул нүүрлээд байна. За дээрээс нь үрийн тухай удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах 2 зүйл залтыг бас дунд нь бол нэмж оруулсан байгаа. Тэгэхээр засгийн газрын үрийн удирдлагатай холбоотой асуудлууд дээр энэ маань өөрөө оролцохгүй гэдгээр бол гаргаж өгч байна. Гэвтэл эрчим хүчний зохицуулах хорон дээр одоогийн байдлаар олгогдоод явж байгаа тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг эрчим хүчний яам үндсэндээ энэ одоо хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөр дээрээ татаж авч байгаа. Тэгэхээр энэ бол ажлын хэсэг байгуулагдана. Тэр маань бол ажлын хэсэг маань болохоор эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах гэдэг нэртэй байгаа. Тэгэхээр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч байгаа компаниудыг сонгон шалгаруулахын ажлын хэсгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй эрчим хүчний сайд өөрөө ахлаад 40% нь буюу 2 хүн нь бол яамнаас томилогдоод 60% нь болохоор эрчим хүчний салбарын бусад төлөөллүүд гэж бол оруулж өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр 5 хүмүүст л бол бусад одоо бүх эрчим хүчний төслүүдийг дангаар шийдвэрлэх эрх нь олгогдож байгаа маа. За тэгээд энэ дээрээ тосохгүй энэ ажлын хэсгээр юуг давхар шийдэх вэ гэхээр эрчим хүч нийлүүлэх үн, төслийг төрж шилжүүлэх нөхцөл, төслийн хугацаа, санхүүжилтийн зардал болон хэмжээ, туслан гүйцэтгэгчдийн чадал болон төслийн гүйцэтгэгчдийн чадварыг ч гэсэн энэ одоо ажлын хэсэг маань бол шууд дангаараа шийдвэрлээд явахаар байгаа маа. Тэгээд та бүхэнд хэлэхэд бол энэ асуудал дээр бол эрчим хүчний салбарт том төслүүд хэрэгжихэд тусгай зөвшөөрлөлтөй холбоотойгоор ажлууд гацдаг, маш их одоо цаг хугацааг алддаг ийм зүйл байгаа нь үнэн. Гэхдээ бид бүхэн та бүхэн санаж байгаа бол нэг сар гарны өмнө би чуулган дээр энэ асуудлыг дурдчихсан. Тусгай зөвшөөрлөөс болоод маян том төслүүд чинь явахгүй байна. Энэ бичиг цаасны асуудлаас болоод төслүүд нь шаардлага хангасан ч гэсэн хэрэгжихгүй байгаад эрчим хүчний яам яаж ажиллах вэ гэхэд Жорж Элсүрэн сайд өөрөө хэлжсэн чуулганы танхим дотор энд ямар ч асуудал манай салбарт байхгүй бүх тусгай зөвшөөрлүүдийг олгоод явж байгаа гэсэн. Гэвтэл сар гарныхан дараа ийм том өөрчлөлт эрчим хүчний тухай хуульд оруулж ирнэ гэдэг маань бол өөрөө маш зарчимгүй үйлдэл байгаа. Чуулганы танхимд эрчим хүчний сайд ингээ худлаа яриад байж болж байгаа мó гэдгийг бас асуумаар байна. За дараагийн зүйл бол мэдээж ирээд бид бүхэн энэ эрчим хүчний тухай төслүүдэд хөдөлгөх ёстой. Төслүүд бол цаашаага сайжраад явах ёстой. Гэвтэл наадмын үеэр маш олон хуулийн төслүүд ярилцж байх үеэр энэ том асуудлыг олон нийтэд хилцэхгүйгээр явуулах гэж оролдож байгаа маань бол өөрөө маш сэжиг бүхий байна гэж харж байгаа. Тэгээ миний бодлоор бол Жорж Элсүрэн сайдын хамгаалалт бол дээд 3-ийн дэлбэрэлттэй холбоотой, осолтой холбоотойгоор бид бүхэн яаралтайгаар тендер зарлахгүйгээр зураг төсөл боловсруулахгүйгээр энэ ажлыг хийх хэрэгтэй гэж үзэх байх. Тийм юм бол Улсын их хурлын тогтоолоор ТЭЗ 3-аа дангаар нь оруулаад ирж болно. Тэгэхгүй бол тодорхой бусаар бүхэл бүтэн салбарт
салбарын хуулийн дээр оруулж ирнэ гэдэг маань гуй дагаж хүзүү гэдэг шиг маш олон өөр төслүүдийг ч гэсэн энийг дагуулж хийх боломж нь өөрөө хуулиар нээгдээд өгнө. Тэгэхээр улсын хурлын гишүүдэд ч гэсэн хандаж хэлэхэд та бүхэн маань энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш сайн анхааралтай нэгтэлж хараарай. Дээрээс нь бид бүхэн нэг асуудлыг шийдэх чинь ингээд бусад хууль тогтоомжуудаа уландаа гიშгээд бусад хууль тогтоомжуудтай нийцэлгүй байгаа зүйлсийг судалгаагүй, дээрээс нь ямар нэгэн тогтоогдсон баримтгүйгээр ийм байдлаар хандаад яваад гэж болохгүй гэж харж байна. Тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд цаг үе бас өөрчлөгдөж байгаа гэдгийг хэлмээр байна. Манай Монголын залуучууд өөр болсон. Бид бүхэн ийм хувилдааны чанараарч байд юм уу? Эсвэл хин нэгэн хүмүүс хоорондоо тохирсон байдлыг бол эсэргүүцэж явна. Зөв зүйтэй байгаа төслүүдийг бүгднгийн дэмжин Монгол улсад мега төслүүд хэрэгжих ёстой. Гэхдээ зөв арга замаар хуулийн дагуу хэрэгжих ёстой гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Одоо яг наадмын өмнө оруулж ирж штэ. Яаралтаагаар оруулж ирж байна. Яг мэдээд шалтгаан нь бол 3 дугаар цахилгаан станцтай холбож тайлбарлах байх. Гэхдээ ер нь ийм хүү асуудлуудыг хэр анхаарал хандуулж тодорхой хугацаанд хэлцэх ёстой бай гэж бодож байна. Энд хуулийн заасан өөрийнх нь дэг болон шатлалууд байж байгаа. Тэгэхээр хууль өргөн барьснаас 30 хоногийн хугацаанд салбарын бүх хамааралтай төлөөллүүдээс бас саналуудын бичгээр бол авах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар нэгч бичиг бол албан ёсоор мэдэгдээгүй. Эрчим хүчний салбарынхан хүртэл өөрсдөө гайхаад ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бэ гэдээ эндээд явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч бас мэднэ. Ер нь энэ баяр наадмын өдрүүдийг тохиолдуулж маш том хуулийн цоорхойг ашиглаж маш том хулгайнууд бол явсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр бид бүхэн энэ зүйл дээр бол маш соргогоор харж энэ дээр шинээр сонгогдсон улсын хурлын гишүүд маань бас нэлээд сайн ажиллах байх гэж бодож байна. Манай их хурал дээр бол шинээр сонгогдсон гишүүд маань 80% байгаа. Тэгэхээр өмнө нь бол иймэрхүү төслүүд, иймэрхүү заалтуудыг хуулийн хулгай гэж би бол нэрлэн явдаг байсан бол энэ удаагийн парламент дээр явахгүй хаа гэж бол найдаж байна. Чойч сүрэн сайд яг энэ асуудал дээр таач гэсэн нэлээд олон удаа тийм өмнө хандаж хэвлэж болон уулган дээр хэлжсэн л да. Ус төржөөд байна гэдэг хариултыг тэр хүн ярьж байсан. Энэ тал дээр хувийн болон эсвэл ус төржиж яваад байна уу гэдэг хайрууд өгч. За миний хувьд бол ямар ч чойч сүрэн сайдтай хувь хүнийх нь хувьд бол асуудалтай биш. Ямар ч нэг асуудал гэдэг зүйл бол үүсээгүй. Би зарчмын тухай асуудал ярьж байгаа. Зарчмын бодлогын тухай асуудал. Бид бүхэн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Эрчим хүчний реформ хийн гээд бид бүхэн ч хуучин цахилгаан станцуудаа зургуудыг харуулж агаад айлгаж агаад иргэдийнхэн нуруунд дээр бол ачаагийн нэмсэн. Тэрний дараа төрийн өмч компаниудаа зэгцлээч. Төрийн өмч компаниуд бол эрчим хүчний яаман дээр байгаа тэр том авилал хулгайг гаргаж ирээд бүтцийнхаа өөрчлөлтийг менежментийг хийгээч гээд эрчим хүчний яамыг шахсан. Гэтэл эрчим хүчний яам чив чимээгүй байжгаад хамгийн анхны үйлдэл нь өөрөө бүхэл бүтэн бусад хууль тогтоомжуудыг байхгүй болгоод эрчим хүчний яам дангаараа бүх төслүүдийг шийднэ гэдэг ийм зүйл гаргаж ирж байгаа нь өөрөө асар том ашиг сонирхлын зөрчил байна гэж би бол харж байна. Гол энэ хуулийн төсөл дээр байгаа асуудал ерөөсөө тендер зарлахгүй ярьж гэдэг юм уу? Том төслүүдээ гацчаад байгаа шиг тооцоо дээр чинь ингээд тендер зарласан компанид хоорондоо маргааш шүлтээр энийг байлуулах гэж байгаа гол концепц гэж хараад байгаа. Энэ дээр чинь таны хувьд ямар шийдэл байж байна? Энэ дээр яалтчгүй төслүүд гацж байгаа нь бол үнэн. Тэгэхээр бид бүхэн өөрийн чадамжгүйгээсээ болж гацаасан болохоос биш энэ өөрөө хууль тогтоомжуудаас болж гацаасан зүйл биш. Эрчим хүчний яам өөрөө бодлогын хувьд шийдвэрлээд явж болох байсан процессуудыг өөрсдөө дарж унгаасан. Өөрийнхөө хамааралтай өөрт нь таалагддаг төслүүдийг явуулдаг. Сэргийлэх эрчим хүчний жишээ нь маш олон бүх шаардлага хангацсан төслүүд олон жилийн турш байж байгаа ч гэсэн тэд бүхнийг явуулахгүйгээр зөвхөн өөртөө хамаарал бүхий төслүүдийг явуулж байгаа нь өөрөө асуудалтай байгаад байна. Тэгээ бид бүхэн нэг анхаарах ёстой зүйл бол эрчим хүчний их усүр ямар ч байж болно. Заавал сэргийлэх байх албагүй. Бид бүхэн нүүсэж гэсэн ашиглах ёстой. Биднэрт хамгийн хямдаар үйлдвэрлэж болох эрчим хүчний их усүр юу вэ? Тэр бүгдийг бид Монгол улсад ашиглана. Тэр нь өөрөө бүх хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй өрсөлдөх боломжийг хангах ёстой. Энэ хуулиар бол энүүгээр зөвхөн хэсэг гэж нэрлэгдэж болох сэргээгт эрчим хүчээс бусад гэдэг ангиллаар явж байгаа төслүүд хөтлөх болохоос биш бид бүхний ярьдаг тархмал их усүрийн сэргээгт эрчим хүчний төслүүд бол энэ дотор хамаарахгүй гэр бас буцаал гацалтын байдалтайгаа үлдэж байгаа гэдгийг бас хэлье.